Хүүтний улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ачаалттай ажил, зарим эмнэлэг нь коридортой өвчтнүүдэд эмчилүүлж байгаа дүр зураг харагдаж байгаа юм а. Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаал хэрэг байгаа талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зорьсон юм а. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд ачаал ихтэй 70 хүүхдийн орны тоотой боловч өнөөдөр өдөр тутам 100-аас 120 хүүхэд хэвтэн эмчилүүлж байна. Эмнэлгийнхний хэлж байгаагаар ханиад мөн вирусын гаралтай том уу, ханиалга их байгаагаас өндөр халуурч халуун буурахгүй хүүхдүүд олноор ирж байгаа учраас яг харахгүй ачааллын дээд зэгтээ хурж ажиллаж байгаа гэдгийг учирлаа. Хүүтний удирдал эхэлсэн учраас хүүхдүүд гол төлөв ханиад хатгах, хоолоо боох, өндөр халуурах зэрэг шалтгаанаар эмнэлэгтэж байгаа бөгөөд хүлээн авах тасагт өдөрт 50-60 хүүхэд ирж тал хувьд нь хүндрэл гайгүй гэж үзвэл эмчилгээ бичивч зөвлөмж өгөөд буцаадагч эмнэлгийн ачаалал өнөөдөр 2 дахин нэмэгдчихэд байгаа юм а. За том төстэй өчөө ер нь эхлээд нэлээ удаж байна. Одоо орны манайх бол нэг 70 ортой гэж явдсан шүү дээ. 75 гэдэг эсхийнхээ ортой. Тэгээ 120 хүрсэн. Ер нь өвчлөл бол их байгаа. Өвчлөлийн одоо хүндрэл бас их байгаа. Ялангуяа одоо том төстэй өчний хүндрэл бол маш их хүүхдүүд их татаж ирж байна. Халуун их буухгүй олон хонж байна. Ийм хүндрэлүүд байна. Тэгэхээр одоо энэ ачаал нэгүүд их байна гэж чинь хүлээн авах дээр өдөр тутмын хэдэн хүүхдүүд ирж байна. За энэ янз бүр. Заримдаа бол одоо 60 хол гараад явчихна. За амралтын үеэр бол бүр их хэрнэ. За хоногтой бол нэг 20-оос дээш хүүхэд хэвтэж байгаа. Тасагт бол хоног тутамдаа л 20 гаруй хүүхэд. За хагас бүтэн сая өдрөөр нийлэх юм бол 60-70 хүрээд хэвтэж байгаа. Ийм их ачаалтай байна. Та гэсэн штефтсэн ой 7 сартай. Одоо 3 хоног хэвтэж. Эмнэлгийн ачаал ихтэй ах шиг байна. Гэхдээ юу эмнэлэгт ирснээс хойш айгүй сайн эмчлэгдээд одоо нөгөө халуурж байх юм байсан байгаа. Айгүй өндөр халуунтай ирсэн. Гадуур ер нь ханиад хамаа айгүй ихтэй. Тэгээ манай огт бас жоохон хүндрээд хоолоон бачуураад тэгээд айгүй хурдан өдрийн дотор л айгүй бачуураад тэгээд боох гээд тэгээд эмнэлэг дээрээ твтээд одоо ингээд айгүй гоё тайвшраад хордон талагдаад сайхан болцсон байна. Эмнэлгийн ачаал өөр их байх шүү. Ачаал ер нь их байна гэж бодож байгаа шүү дээ. Ер нь тэгээ бас нөгөө аль аль хүнд хүүхдүүдээ аваад бас нэг боломжийн байвал бас зөвлөгөө өгөөд тэгээд гэрээр эмчлүүлж болохоор энэ явуулаад ер нь бол ачаал ер нь бол их байгаа. Энэ бол ганцхан Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр байдал биш, нийслэл хот даяараа үйл ажиллагаа явуулж байгаа дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн дүр зураг нэг иймэрхүү байгаа юм а. Ор хүрэлцээ муу учраас заримдаа нэг орон дээр 2 хүүхэд, сахиуртайгаа 4 хүн мөн коридорт хэвтүүлэн эмчлэх хүндхэн үүрэг эмч эмнэлгийн ажилчдад дохиогоод байгаа юм а. Нийслэл хотын хувьд 1 сая гаруй мянган хүн амтай. Хүн амын төвлөрөл ихтэйж тэр чинээндээ хурц ажиллах хүчин чадал бүхий эмнэлэг тун цөөхөн. Ихэнх нь зориултын бус байр савтай ор хүрэлцээ муугээд тоочоод байвал шалтгаан мундахгүй ихэ. Энэ нь мэдээ шийдвэр гарах төвшний эрх мэдийн буруу тогтолцооны үр дагавар гэж хэлж болно. Жил ирэх тусам улсын төсвөөс төсөв хөтөлбөр нэрээр олон зуун тэрбумаар урсан гардагч яг иргэдтэй чиглэсэн ганц эмнэлэг бариад өгчих сэтгэл тэдэнд яалчгүй дутагддаг гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар ганцхан эмнэлгийн хүүхдийн засгийн ачааллын дүр зураг нэг иймэрхүү байдалтай байна. Үүний цаана олон зуун хүүхэд эмнэлэгт хэвтэж чадахгүй гэртээ халуурч суугаан тодорхой. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хувьд тэдний сахиурын хувьд ч гэсэн хүндхэн дүр зураг харагдаж байгаа юм а. Агаарчлалт хэдий хийгдэж байгаач 4 хүний байх ёстой өрөөнд 6-аас 8 хүн. Бүр ачаалал ихтэй үедээ 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь яхарахгүй. Нийслэл маань хүүхдийн гих тодотголтой эмнэлэг үнэхээр багдаж байгаагийн тод жишээ болж харагдаж байгаа юм а. Ард түмний тойлд уян мэдээллээ.